Урлагийн ертөнцөөр хамт аялдаг үзэгч та бүхнийхээ энэ оройн мэдээг ирж мэдчлээ. Бүтээл төрийн агшны нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа үзэгч та бүхнийгээ бид байгалийн ертөнцөөр аялуулах болно. Байгалийн гайхамшиг гоо үзэсгэлэн манай нэвтрүүлгээс үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй. Зураач Чимбаярын болрын байгалийн өнгө үзэсгэлэнд тавтаа морилно. Байгалийн өнгө хэмээх энэ сайхан үзэсгэлэн гаргаж байгаа эрхэм зураачтай уулзъя. Тэгэхээр юуны өмнө танд энэ сайхан үзэсгэлэн гаргасанд баяр хүргэе. За баярлалаа. Төрсөн сэтгэлээс оваалцаач. Би ер нь бол сүүлийн 5-6 жил бол маш идэвхтэй юм ээж. Тэгээ урд нь гадаад орнд сайн бичээд ирсэн. Тэнд бас уран бүтээлээс яг Монголынхаа байгалыг уран зургаар бол тэгээ идэвхтэй нэг 4-5 жил зурж байна. Тэнгэр багнатсан сүрлэг уус, тэдгээрийн хоорондох ёроолгүй гүн хавцал, шаргалтан унах намрын навчис, зөөлөн долгиолох усны урсгал. Энэ бүх байгалийн сайхныг дөрвөн ханаард хүрээлэгдэх үзэсгэлэнгийн танхимаас мэдэрнэ. Байгалийн сайхныг энд дурдж буй учир Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Чимбаярын болор байгалийн ертөнцөөр аялсан тэмдэглэлээ үзэгч та бүхэнд танилцуулж байна. Зураач хүний хувьд үзэсгэлэн гэдэг бол өөрийнхөө уран бүтээлийг одоо нэг ёсондоо дүгнэх, цэгнэх тийм ээ. Үзэгчдэд бас өөрийнхөө уран бүтээлийг тайлагнахны хэлбэр штэ. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн анх онцлог нь юу вэ? Хөдөө их явдаг. Айлбалах яг байгаль дээр сууж сурахыг хичээд тийм. Энэ үзэсгэлэн болохоор энэ 100 баруун 5 аймгаар явсан. Хамгийн хойцыг нь Алтай таван баяуулгын. Тэгээд нааш явс. Тэгээд ер нь энэ үзэсгэлэн бол товчондоо юу энэ зуны судалбар байгаль дээр зурсан зургаар л үзлээ. Хичнээн километр тулд 5 аймаг гэдэг чинь бас л баггүй хугацааг үзсэн юм шүү дээ. Тий. 3000 км явцсан. Байгаль дээр ингээ явж байгаа сэтгэл хөдлөх агшнууд их байна л да. Тэгэл тэрийг л ер нь манж хүлээж л байдаг шүү дээ. Одоо ман татах ч юм уу эсвэл орой нар, өглөө нар тий. Бүхэл сайхан л та. Би эмээ өвөө дээр голд өссөн л байсан. Тэгээд манай эмээ өвөөгийн ярьж байгаа болохоор их сонирн байсан. Тэр нь юу гэхээр морийг зурхтаа хүмүүс чинь ингээд толгоон олооноос нь ч юм уу те. Тэг зурдчих. Би болохоор яг бүр сүүлийнх нь үзүүрээс нь морины сүүлийнх нь үзүүрээс ингээд зурдаг байсан. Тэгээд тэр надад их сонирн санагдтыг. Тэгэхээр бас нэг өргөс сонирн байж те. Тэгээд тэр харин бас зурж эхэлжсэн эхлэх юм болоо тийм ингэж л. Зураач хүнд байгаль хамгийн том багш нь болтгоо гэдэг. Тэгвэл байгаль гэдэг хүн төрлөختөн бидний
цаашгүй нэг хэсэг төдийгүй их дэлхийн гоо сайхныг үргэлж мэдрүүлж байдаг гэдгийг уран бүтээлч болор бүтээлээрэн бидэнд өгүүлэх шиг. Тэгэхээр шавийн эрдэм багшаас гэдэг. Тэгэхээр өнөөдөр та бас шавийнхаа энэ сайхан амжилтаа яваг хараад таны сэтгэл чинь их үеийг шаваараас бахархаж байна. Ёстой барахж байна. Сайхан байна. Тэгэхээр таны хувьд бас анх удаага Монгол улсад 10 жилийн сургууль төрслөг хурлын анги нээжсэн. Тэр ангитай нь одоо болор зураачл анхлын шав болон орж исэн шүү дээ. Тэгэхээр шавийнхаа бас тухай яриаш тухайн үед бас ямар сурагч байсан бэ? Болор намайг 10 жилийн 9-8 дугаар сургуулийн зургийн багш байхад миний ангид 6 дугаар ангиас ирж ирсэн хөх. 6 дугаар ангиас 8 дугаар анги төгсөөд соёлын сургууль тэнцэж орсон. Болрын өвөө аав нь хоовоо гэж багш байсан. Тэр хил уран зохиолын багш байсан хүн. Алдартай багш байсан. Тэр хүнийг дагаж ив багш болсон байхгүй юу? Тэр хоовоо багштай 11-р сургууль хоёулаа хамт ажилласан. Хамт ажиллаж байхдаа хоовоо багшийг төвшиж тэгж багш болсон. Наваг тэнд 11-р багш байхад туяа хиний болрын ээж 8 дугаар анги хөгт байсан юм байна бас. Тэгээд хоогчтой одоо найзлаач гэдэг юм уу дагалдаад эдгээр их очдог байсан. Тэгээд туяа намайг сайн мэддэг. Намайг мэддэг байсан учраас надад болрыг одоо авьяастай хөгт байна гэшээ та нэг ах боломж өгнө гэсэн. Би дуртай авдаггүй яах вэ? Ингээд яасан юм байна. Дээрээс нь болрын аав Шинбаяр хүн байсан. Хүүхдийн төлөө хүүхдийн боловсролын төлөө их сайн хүн байсан. Ийм эцэг их хүүхдийн сайн тавьж ирсний үрээч манай болор ийм сайн зараас болж байгаа юм. Сэтгэлд багтахын аргагүй дэлгэр уудан орчлонгийн өнгө бодгон хосолсон өвөрмөс тэр агшныг байгалийн өнгө бие даасан үзэсгэлэнгээс харж болох юм. Байгаль гэдэг энэ сэдв уран бүтээлч хүний сэтгэлгээнд тэр чигтээ оршин байдаг үлээ. Сэтгэл шингэсэн зураг те. Сэтгэл нь харагддаг. Одоо байгаль зурлаа гэхэд тэр үнэхээр сэтгэлээсээ тэр зурсан тэр уур амьсгал те тэр характерыг гарах их чухал юм болов гэж боддоо шүү дээ. Бүтээл зэрэг агшин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт зураач Чинбаярын болор Яг одоо та үзэсгэлэнгийн дараа хүмүүс олон нийтэд хүрлээ. Яг таны бодсондоо ер нь хэн нэгдэж байна? Ажиллаж байгаа хүмүүс яг ам сайтай л байна тийм. Яг явсныхоо ясцуу нэгчээр тийм. Энэ зонч нэлээ явсан л дээ. Ер нь та бараг их нутгаар явцсан уу? Бас явчихгүй гадаа зөндөө явцаа ер нь гэхдээ говь руу ер нь яваагүй байна шүү. Одоо бас явах тутуулаа юм байна. Тэр удахтаас таны нэг говьор аялсан тэмдэглэл гарах юм байна шүү дээ. Тэгэлгүй яах. Ер нь бол тэгээ хийх юм зөндөө байна уу? Зураач Чинбаярын болрын байгалийн өнгө хэмээх энэ сайхан үзэсгэлэн үзэгч төмний хүртэл болоод байна. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн нэлт их сайхан боллоо. Та яг урлаг судлаач хүний хувьд зураач болрын энэ байгалийн бүтээлийг хараад ямар сэтгэл төрж байна? Сэтгэлээсээ та хаваалцаач. Зөвхөн байгалиар дагнсан зураач манайд бол хариун болоод байгаа. Олон нэртэй зураачтай хэлж болно л доо тийм ээ. Харин манай болор зураачийн уран бүтээл бол тэр манай бусад зураачны байгалийн зураачид 3 үндсэн цэгдээ их өргөж байна гэж би хэлэх гээд байгаа. Нэгдүгээр өнгө юм. Манай болрын сонгод тийм биш. Мөнгөлөг өнгө нь хуус тод мөртөө төөний цаана ерөөхдөө нэг мөнгөлөг өнгийн нюансыг хатгалж аваад байгаа нэг онцлог.
Энэ бол өдөр нэг будгийн ирээдүйд хос өнгөөр өөрийн сонгосон өнгөөрөө шууд зурчхаагүй. Энэ өнгөний дотор тийм мөнгөлөг туяалыг оруулсан байгаа. Хэдийгээр жагж байгаа нар, өглөөний нар байгаа ч гэсэн Монголын байгалийн ямар ч газар ямар ч арин шиг зурсан байсан бүх өнгө дотор нь тэр мөнгөлөг өнгийн нюанс гэж мэгтэй ярьтимдээ туяалд орсон их өвөрмөц. Энэ бас тэр болгон зураас нь гаргаад байдгүй. Энэ чинь бас өнгө колорит, өнгө зогслыг нарийн муудаж түүнийг будгийн нийлүүдээс зөв олж өөрөөс сэтгэлтэй гаргаж сусан зураач л ийм хэдий загаж байгаа нарны чисуулан туяа байдаг гэсэн тэр дотор туяарал мөнгөлөг тийм сонин алтад туяалыг шингээж ирэх чинь нэлээд бас мастер хүний хийдэг ажил. Яагаад ингэ яваад юм бэ? Яг би ол зураач болохыг хүсэж байгаа тий. Би зураач гэдэг нэрийг авахыг хүсэж байгаа тий. Би сурч лаа гэсэн үг тий. Тэгэхээр энэ чинь нэг осондоо баг өвчин тусчих чинь гэсэн үг тий. Тэр энд дурлаа тий. Тэгэхээр үнэхээр л тэнэглэл зүтгэж юм л тий. Тэр таны хувьд өнгө юу вэ? Яа би зүгээр өнгөний тухай ярихад багшаагаа ярмаар л та. Манай дээд сургуулийн багш би их олон багштай. Манай дээд сургуулийн яг ангидасан багш ичнэ орог гэж багш байсан. Байгалийн мөнгө зөв ажилтай. Түрүүн та нар сонсож байгаа тийм. Тэгээд тэр зураг их гоё өнгөтэй л дээ. Би зурагных нь өнгө их дурлаж байсан. Тэгээд ер нь бол өнгө маш чухал юм байна гэдгийг би ойлгож байсан. Зураач хэмээх эрхэм алдраараа дуудуулна гэдэг хүнээс асар их хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг учраас би зорж хичээж явна хэмээн даруухан хэлэг тэрээр сайн бүтээл турах их хүслээр жигүүрлэн явна. Манай болоос багшийн хаан үгнээс гардгүй тийм хөвгтэйс л да. Ер нь тийм хийгээд энэ хиймээ зэрэг бол заавал хийдэг тийм хөвгтэйс байхгүй юу? Манай болор хөөгт байхдаа хөөгтийн олон удаагийн зургийн уралдаанууд төрүүлж исэн. Би баярлсан төрүүлж исэн хөвгт байгаа юм. За соёл урлагийн сургуульд энэ төрсгөөлийн сургууль байхад нь эдний ангийн багш нь өөрөө уралдан нь тэр эчин ороо гэж багшийн уралданд суралцсан хүн. Эчин ороо гэж манай Монголын байгалийн алдартай зураач энийг. Тэгээ одоо болрынхаа ингээд хийсэн юм харахад бас эчин ор багшийн шав байна гэж танигдахаар байна. Багштайгаа би ангийнхан дундаас хамаагүй ойр байсан л да. За. Бусад хүүхдүүдээс илүү багшаасаа юмын арай илүү сурч авсан юм болов уу гэж өөрийгөө боддیں۔ Гэтэ энэ адилхандаа бол биш л дээ. Зүгээр ер нь бол би сурахыг аягүй хичээж ирсэн. Тэгээ багш маань харамгүй үз. Тэгээ ер нь тэгээ багш битэрийн дуртай зүйл нэг болоо сүултээ тий. Тэгээ ер нь нэг жоо ижилдээр ингээс харагддаг л дээ. Би тэрийг Та яагаад ер нь төрслөх урлагт ингэж их дурлсан юм бэ? Ер нь тэр энэ ч бүр цаанасаа байд юм шүү байлгас тий. Ер нь бүр багасаа л зурх айгу дуртай байсан гэсэн. Ээж аав ярьдаг. Тэгэл ингээл яг тэр замаар л явцсан шүү дээ. Ер нь тэгэл уран бүтээл чинь ер нь нэг дуртай юмд их тууштай, тэгээ тэндээ хайртай, тэгжээж л ер нь уран бүтээл төрдөг юм шиг байгаа шүү дээ. Өө тийм л байна. Энэ ч яахад тэгээ бүх юм дээр л юм тууштай бол амжилтанд хүрэх болоо тий. Та тэгээд 8 дугаар ангида ангиас эхлээд суйцд орсон гэж хэлсэн. Тий. Би ч бүр багасаа зурсан юм аа. Манай өвөө намайг ихэд зурагдаж байгаа авьяастай байна гэдгийг мэдсэн юм шиг байна. Тэгээд
би бүр багасаа гэрийн багштай болсон. Тэр нь багасаа зурцсан юм аа. Зургийн гэргийн багштай. Тийм. Одоо түрүүн нээлтэн дээр үгэлсэн Эрдэнэ цогш. Тэгээд манай бизээ багш түрүүн настай. Энэ хүмүүс надтай хаа заасан. Тэгээ ер нь яг мэржил талаалсаа л да. Тэгээ бүр багасаа бол өвөө бол манай анхны багш нь бол манай өвөө. Тэгээ баян цаас харандаа өрчсөн болдог гэсэн. Тэгэхээр та хинтээ ангаар их бас явдаг, уран бүтээлээ тойрдог гэсэн. Энэ бүтээл яг хинтийн аль гэсэн үг вэ? Хизээ бас явсан уран бүтээл үү? Урчин жил өвөл яг ийм үед явж байсан юм аа. 11 сарын сүүлээр нь. Тэгээ энэ бол яг байгалийн ингээ балж голын өнгөөр урсдаг. Чингис хааны төрснүүд. Тэгээ байгалийн нэг сайн нагсан ард. Яг нэг контраст гэж байдаг шүү дээ. Тийм контрастны шийдэлтэй өвөл ер нь өвлийн байгаль тэрнгөр онцлогтой. Эрсдэстэй хар цагаан. Энэ дээр бол яг орой нар те. Наад жаа гэсэн үртлээ бүрхэгд өвөл ихэ бүрхэгд байдаг шүү дээ. Өвөлтэй. Тэр л характерыг гаргаж зарсан. Тэгээ би ер нь хэдэн жил байгаль зурчлаа. Тэгээд бас хийж хүн чинь бас хөгжиж шүү дээ өөрчлөгдөн тий. Тэгээд бодтой нэг аж байдал руу нэг орё гэсэн бодол байжлаа тий. Ажил бодол орчоор чинь тэгээд бас хүрэг орж ирнэ зөндөөл юм байна л да. Байгалийн бүтээлүүд цаанаа нэг аялгаутай. Нүдээр харах яруу найраг, сэтгэлээ сундрах симфони гэлтэй хэмээн үзэсгэлэн гүзэж байгаа урлаг сонирхогчид онцлог хэлж байсныг энд дурдхан зүүн хэрэг юм. Та ер нь яагаад байгалыг ингээд сонирхох болчихсон юм бэ? Яагаад ер нь байгалыг уран бүтээлтэй тусгадаг? Бас нэг учир байна. Зураач нар номноос бас их суралцдаг тийм. Тэгэхээр яг миний яг сонирхож үзчихсэн номнуудаас голдуу байгалийн зурнуудыг би сонирхоод одоо би мэдсэн л дээ. Тэрэн дээр байгаль дээр чи их гоё өнгө байдаг тийм. Тэгээд өнгө болцтой тэр 9 шидэрэл байна штэ байгаль дээр. Тэгээ байгаль өөрөө багш тийм. Тэгээ ингээд явж байгаа сайхан л байна. Миний яг ингээд явж исэн газрууд энэ хөдөө их явж исэн тэгээд тэр газраар явж байхдаа тэр байгалийн үзэгдэл тэгээ хувирлыг хараад сэтгэл хөдлөсөн болов тийм. Өнөөдрийн гаргасан үгсэн дотор байгалийн хонхон зургийн хожтууд сүүлчийн нарны туяа байдаг ч юм уу өглөөний нарны тусаад уулын ороод дээр тусаа цаашаа нүүх ялдамд төр зургийн тэр сонин үзэгдэлч байдаг юм уу тийм ээ. За тэр хаврын цас хандж байгаа байд зарим магадгүй тийм гонигтай тэр югдээ нэг өдрөл байдаг гэсэн үнэ сэтгэл тэр нэгэсэндээ байгалийн хувирлыг тэцмаа тэр сонин хувирлуудыг бүтээлдээ тусгасан бас сонин байгаа. Нэг өөрөөр нэг сайхан байгаль зурх гэсэн сэтгэл нь гол биш. Хувирл юм аа. Өөрөөр байгалийн арга шингаар хүний сэтгэл буух тэр материал гаргыг гэсэн их сайшаалтай. За гуравт чадвар бичлэг. Ер нь би шууд бүгдийн базаад өгнөхөд манай
уран зуугт тэгсэн байгалийн зуугийн төрөлд нэгэн том маасчил бий болж л гэж хэлэх байна да. Салхи үнэртэл зурцсан зураг гэж байгаа шүү дээ. Тэр чин тэр юунд байна гэхээр тэр чин тэр тухайн зураач тэр газар дээр нь яг тэр уур хавцлыг мэдэрсэн байна те. Мэдрээ тэр сэтгэлд нь орсон тэр сэтгэлээрээ ингэж зураг гаргадаг бол гэж боддог. Би тэр сэтгэлийг яриад байна л та. Тэгэж үнэхээр сайхан мэдэрч хийвэл тэр үнэхээр зураг болт юм шүү. Бодрын аав Чимбаяр ээж Туяа Витролд гэр бүлийн найзууд тэгээд би энэ сая зургийг ерөнхийдөө тоороо харлаа. Тэгээд ер нь баг аавынхаа дурсуулаар үүссэн анхны үзэсгэлэн юм болоо гэсэн ийм сэтгэл надад төрсөн хэлмээр байна. Намайг оюутан байхад ардын зураач одонгой би нэг лекцээр сууж ахныг сонин үг хэлсэн. Уул уул нэг л агшинд дуулж байдаг юм аа. Тэр дуулж байгаа агшныг зурах ёстой юм. Түүнээс фото биш шүү гэж ингэж хэлж ирсэн. Энэ зургуудыг харахад бол үнэхээр яг одоо амьлаад дуулж байгаа тэр агшнууд нь одоо дүр болж буусан ийм сайхан зургууд болсон байна гэж ингэж хэлмээр байна. Яг одоо таны үзлэн үзэж байгаа хүмүүс тэр салхийг, тэр нарыг, тэр мананг мэдэрчээвэл зураач хүний бол хүсэл биелж байгааны хэлбэр тий. Одоо чи жишээл ингэж үзэж байгаа ямар надад салхи мэдрэгдээд байна гэх ч юм уу тий. Тэр юмыг л би яриад байна л та тий. Тэрнээс тэр салхич бол зураач бол зурхгүй нь ойлгомжтой тий. Гэхдээ тэрийг чи мэдрүүлж чадна гэдэг чинь бас мэдрүүлнэ гэдэг чинь тэр чинь мундаг тийм сэтгэлийн юм байна шүү тий. Та өнөөдөр бас ханийхаа үзэсгэлэн хараад ямар сэтгэл төрж гин. Үнэхээр одоо байгалийн гоо сайхан, байгалийн гайхамшиг харуулсан үзэсгэлэн боллоо гэж харж ийн хүмүүс. Би бол хамгийн түрүүнд нөхрийнхөө одоо номер 1 фэн л те. Нөхрийн маань хийдэг зүйл юу вэ гэхээр айгүй их байгальтай илүү ойрхон байдаг. Одоо жилд одоо хэдэн ч удаа маш удаан хугацаагаар одоо хөдөө гадаа их явдаг л та. Гадагшаа явна, хөдөө гадаа их явна. Монголынхаа одоо бүх газруудаар аялж явж үзэж байна. Ингээ одоо зураад хитүүдээ хийгээд энэ нь бол яалтчгүй энэ зураач хүний бас ингээд ажил амьдрал болчихж байгаа. Тэгээд яг хөө энэний ард гэр бүлийн хүн гэдэг бол би бодохдоо тэгж боддог юм. Маш их дэмжигч одоо төвчээр нөхөр маань одоо 2 сараар явах үе гарна л та. Тэр болгонд одоо төвчин нөхрийгөө хүлээн хаана юу хийж яваа бол одоо машин унааны яачаа бол бороо шороон даруулчаа болоо тэгчээ болоо ингэчээ болоо санаа зовх үе бас гарна л та. Тэгээ тэр бүхний ард гарсныхаа дараа одоо ингээд үзэсгэлэнгээ нээгээд үзэсгэлэн дээрээс нь ийм гоё зургнуудыг харж байхад би бол үнэхээр нөхрөөрөө бахархаж байна л та. Бүтээл зэрэг агшин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт зураач Чимбаярын болор. Таны бас гэр бүлийн тань хүн бас өөр урлагийн хүн. Аавнаас мундаг сайхан уран бүтээлч байсан, төрслөг урлагтаас өөрийн өнгөтрөхөө тодорхойлсон. Тэгэхээр гэр бүлийн бас урлагийн гэр бүлийн амьдралын тухайд бас яриаш, гэр бүлийн тухай яриаш та. Бие биенээ айгүй сайн л ойлгохтой. Тэ. Одоо би ингээл үзлээ гэхэд ингээл ер нь гэртээ гараг унтах гэж идэр орж иж өглөө гараал орой гэртээ ордог тий. Тэгэл энэ үед ингээд ойлгож байгаа яг л уурлын усууд дээр бие биенээ
ойлгож байгаа асуудал. Урлагийн үнэсүүд ч одоо бие биендээ шударгаар хилчин тэгвэл тийм байна, ингэл ийм байна, уран бүтээл дээр тэгвэл яасан, ингэл яасан. Ер нь бол урлагийн гэр бүл бол хөгжилтэй, адал явдалтай. Тэгээд хамгийн халуун дулаан гэр бүл байдаг болов гэж боддог. Тэгэхээр зураач хүн өнөөдөр дотоод сэтгэлээсээ гарч байгаа тэр уран бүтээлээ дуусгаад өөрөө хамгийн анхны үзэгч нь байдаг. Дараагийн үзэгч нь бол мэдээж гэр бүлийн хүн та болж таарах нь ш. Тэгэхээр магадгүй одоо яг хүнлэнгийн үзэгч, анхны үзэгчийн хувьд та ер нь нөхрийнхөө уран бүтээл, ханыхаа уран бүтээлийг хараад анх төрдөг сэтгэл. Нөхрийнхөө уран бүтээлийг хараад би хамгийн түрүүнд нөхрийнхөө өнгөнд дуртай. Зураг болгоных нь өнгө болгоно маш гайхамшигтай илэрхийлэлтэй, маш гайхамшигтай зохицолтолгоо. Одоо үгээр хэлхийн аргагүй санагддаг. Би бол яг хөө мэдээж олон сайн мундаг зураач нар байдаг. Гэхдээ миний хувьд бол миний нөхөр бол хамгийн л гайхамшигтай, хамгийн мундаг, энэ хороо дэлхийн хамгийн л номер 1 зураач гэж боддог да. Гэхдээ одоо мундаг багш нар биднийг дүрслэгээ сурж аваад байсан. Тэдний хэлжсэн үгнүүд одоо миний толгойд орж ирдэг байхгүй бүр сүүлд нь. Тэгэхээр үнэхээр үг гэдэг тийм хүчтэй энэ эрдэм гэдэг тийм өнгө байна л гэж ойлгосон. Ямар өвчшөөл орж ирж байна танд? Гэхдээ одоо ингээд тухайд ч оюутан байхгүй алдж байгаа зүйлээ юу болж байгааг мэдэхгүй, алдж байгаа зүйлээ мэдэхгүй те. Одоо юмны ингээд нэг жоохон цэгц ингээ олдож байгаа ч юм уу те олох гэж явж байгаа болохоор нэг зарим нэг хэлжсэн үгнүүд нь гівгэнт орж тохиолдол мачгүй дээ л те. Тэгээ тэнгүүд энийг ингэж хэлжсэн юм байна штэ гэж бодох юм их. Болдрын өнөөдрийн нээж байгаа үзэсгэлэн тавьсан зургууд нар ээж салхи нэвтэж сэтгэл баясгасан ийм сайхан уран бүтээлүүд болжээ гэж багшаа би бодож байна. Хэцүү байдаг штэ. Би бол энийг нэг зураг болгочих юмстэй нэг бүтээл маягийн нэг болгочих юмсан гэж зүтгэж байгаа болохоор тэр чинь маш хэцүү зүйлүүд. Зүгээр энгийн улсууд ингээ харчаад энэ зургийг бол зураач нар бол ингээл зурчдаг те. Их амхан юм сэтгэхэд итгэхэд тэр бол маш их төвлөрөлттэй, маш их сэтгэл санааны нөлөө тийм бүх юм нөлөөлж зураг бүтдэг болно гэж би ойлгодог. Гэхдээ яг зураач болсон юмсан л гэж би үнэхээр нэг сайн зураач болчих юмсан гэсэн л бодолтой байдаг. Тэхийн тулд мэдээж хөдөлмөрлөх шаардлагатай. Би тэгээд дээрс нь энэндээ дуртай, хайртай мэргэжилтэй. Тэгээд дуртай ямаараа ингээд хэрвээ ингээд амжилт олоод ингээд явах юм бол энэ бол үнэхээр жаргал ах тийм. Та зураач болох юмсан гэж хэд хэдэн ярианд онцлсан. Тэгвэл зураач гэдэг яг хин юм бэ? Зураач гэж яг ямар хүний хэлэх юм? Яг зураач болсон хүмүүс нь цөөхөн л дөө. Одоо яг бодог биер нийлүүлсэн хүн болгон зураач биш л дээ. Яг би жоохон мэрэгжил талаас л юм ярих гэдэг юм л дээ. Яг зураач гэдэг нэр бол бас хүнд мэрэгжил тийм. Зураач гэдэг нэрийг авахын тулд бас цензур байх ёстой юм шиг надад санагддаг. Тийм. Тэгэхгүй тэгээд бас одооны залууч тийм. Жоохон мегаал үзлэн харждаг тийм. Тэгэл тэрийг бүтээл гэж ярьдаг гэдэг. Надад бас жоохон дутуу юм санагдав. Би тэр бүтээл гэж үгийг хэлэхдээ юм жаа. Имэд ш тэр юм тийм. Яг жинхэнэ бүтээл гэдэг чинь бас тэр чинь хондоо зүйл. Шал хондоо зүйл. Одоо миний
үзлэн дээрээс яг ингээд бүтээл чанар ихэд ер нь бас ховроо. Би яг өөрийгөө үнэлж яриад байна л да. Тэгэхээр надад өшөө хөдөлмөрлөх тийм суралцах хэрэгтэй. Байгалаар сайн байгаль өөрөө багштай. Энэ зураач гэдэг энэ эрхэм алдраар нэгдүгээр довглох тэр алдрыг одоо унгаачихгүй шиг авч явна гэдэг бас чухал юм аа. За би үнэхээр шантрахуйч байдаг те болждаг ч юм илүү те. Тиймэрхүү үнэхээр байдаг. Миний нөгөө дуртай дийлээд ингээл яваад байна л да. Зураач болоход хамгийн нэгдүгээр байгалаас судалдаг. Тийм учраас одоо сургалтанд заавал байгаль планээ задгаа очин зурах хичээл бичэл явуулдаг тийм учиртай. Харин манай энэ бодол зураачууд эчин норуу гэдэг нэгэн цаг үеийн тодож исэн том байгалийн том төлөөлөгч энэ хүний шавны байгаа. Тэгсэн мөртлөө багшаасаа сурсан боловч бас багшийнхаа энэ сургалт энэ онол багшийнхаа арга барил дээр өөрийгөө ирж хааж олж байгаа нь сайшаалтаа. Энэ үзэсгэлэнг болохоор Color of Nature гэсэн байгаа. Миний хувьд бол энэ үзэсгэлэн бол ерөөсөө тэр чигээрээ дэлхийн өнгөл юм болов. Яагаад вэ гэхээр энэ бол дэлхий дээр байдаг бүх өнгөнүүд энэ дунд орсон байгаа гэж би бол бодож байна. Тэгээд даа ялангуяа зураач хүн бол өнгийг бол даа ялангуяа амар нарийн хардаг, нарийн онцолж тэр болгоны зохицолтолгоо тэр болгоны одоо гайхамшиг, өнгөний гайхамшигыг бол байнга л харж явдаг хүн. Шавьдтай хандаж юу гэж хэлмээр байна? Манайд бас байгалийн мундаг зураач нарийнсэн жишээлбэл Цэмбэл дорж гэж төрийн шагнал урлагийн өсөлтөнд зураач гэсэн. Тэр мундаг байгалийн зураач байсан байхгүй юу? Тэгээ одоо Цэмбэл доржийн дараагаар гарч ирж байгаа 2 дахь Цэмбэл дорж гарч ирж байгаа гэж бодож байна би хүүгээ. Одоо цаашдаа Монголын жинхэнэ Монголын байгалийн тойл болсон зураач болоорой гэж ерөөе. Баярлалаа танд сайн сайхан мөхнийг хүсье. За баярлалаа. Тэр энэ бол онон голын бас зураг байна. Бас 2 жилийн өмнө ч юм уу дадлар явж байгаа онон голын гүүр гэж байт юм аа. Тэр гүүрэн дээрс ингэ сайхан харагддаг юм лээ. Энэ бол за зураач хүний хэтрүүлэг орсон байж болно. Гэтэ ер нь бол иймэрхүү харагддаг шүү. Тийм. Бас нэг зураач хүний нүдээр харах гэж бас өөр тийм. Тэгээд зүгээр та нарт хэлж байгаа л да ер нь хитрхи улаан ч юм шиг харагдаж байна. Ер нь бол яг ийм байдаг. Гинтийн дадалчин тэгээд нарс мод ихтэй газар л дээ. Тэр моднуудынх нь хөдөлгөөн их хөгшин мод ихтэй тий. Тэгээд бүр нэг сонио гэр бүлүүд ч юм шиг зарим нэг хийсэн хитэн моднууд нь тэгээд сонирхол харагддаг. Би тэрийг сонирхож мод зурсан. Бас хэсэг. Одоо энэ яг зургийг харахаар одоо үзэгчдэд маань бас өөр өөр юм бас сэтгэл төрөх байх л да. Тухайлбал надад гэх юм бол нэг тийм дулаахан тийм нэг тогтун тийм өдөр шиг тий мөч шиг санагдчих. Тэгэхээр хүн чинь байгаль дээр ингээ яг хүн гэдэг юм тийм байгаль дээр ямар жижигэн зүйл гэдэг юм хэрэг л мэдэрдэг юм байна. Бас сүрдмээр аймаар өдр гэж ярьж байгаа зү тийм. Одоо энэ сэтгэлийг таарч хүрхийг л зориод авахгүй юм тийм. Шууд зургаараа зураач хүний нэг зорилго. Тий. Сайхныг харуулах, нэг сүрдэн зүйлийг нь харуулах тий. Үнэхээр энэ мэрэгжилтэй дуртай. Энэгээр би бас мэдээж амжилт олох хүсэж байна тий. Тэгэхээр ингээл хийгээл энэ. Бүтээл төрг агшин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт зураач Чимбаярын болор
Монголд ийм сайхан байгаль байт юм аа гэдэг юм ер нь те энгийн те хүмүүс юу харуулах те тэрийг зорж байгаа юм бас те зарим хүмүүс итгэдэггүй байхгүй юу нэг ингээ байгаль зураад ингээ би хинтийн дал руу их явж зураг зурж байсан л та тэгээ хахад хинтээ их гоё нарстай их гоё онцтой шүү дээ маш модтой тэгээд тэр ингээ зураад энэ чи Орсын байгаль шүү дээ чи Орсын зураад юм шүү энэ чи Монголд байдаг байгаль те Монголд байдаг тэнгэр Монголд байдаг мод те тэгээд хүмүүс ингээ хараад юу итгэдэггүй байхгүй ийм байгаль Монголд байдаг юм тэрийг бас харуулах хэлээ бас загнаас тэгэхээр хүмүүс бас тэр болгон бас байгалаа Монголын байгалыг бүрэн үзэж таньж мэдэхгүй ш. Тэгэхээр таны бүтээлээс очиагүй газараас очиж харж байгаа юм шүү дээ. Урд үеийн мундаг мастерд байна л да. Тэгээд зураач хүн болгонд нэг энэ зураач нарын дайны болчих юмсан гэсэн тийм мөрөөдлүүд байдаг л байна. Тэгээд тэрний төлөө л нэг зураач болчих юмсан гэж зүтгэж байгаа л асуудалтай. Байгалийн уран зургийн гол онцлог нь өнгө бичлэлтэй байдаг гэдэг. Тэгвэл тэрээр байгалийн сайхныг, дотоод мэдрэмж, сэтгэлээрэн илэрхийлэхийг инхүү хичээн будг нь хатаж амжаагүй шинэхэн бүтээлээрээ уран зураг сонирхчтойгоо уулзаж байгаа нь энэ юм. Таны ерөн цааш тийм хүсэл тэмүүлэл юу байна? Би нэг сайн бүтээл бүтээчих гэсэн зорилготой байдаг л дээ. Сайн бүтээлтэй. Одоо зураачтаас ер нь ингээд навдраг түүхээс ингээ хараад байгаа цөөхөн тооны үнэхээр яг бүтээл чанарын тийм зурнууд үлддэг юм шүү. Тэр нэг бүтээлийг хийчмээр тэрийг нэг сайхан мэдэрч мөрөдөлтэй. Тэгэхээр таны сайхан мөрөдөл бэлэг алдгаа. За. Тэгээ таны уран бүтээл мундар амжилтыг хүсье. Үзэгчтэйгээ бас байгалийн өнгийг тойлдох боломж олгосонд баярлалаа. За амжилт хүсье. За. Баялаг өнгөтэй, байгалийн торгон агшинг, үзэгчийн сэтгэлд мэдрэгтэл дүрсэлсэн байгалийн өнгө бие даасан үзэсгэлэнгээс бэлтгэсэн нэвтрүүлэг ийхүү жаргаж байна. Хүн байгаль хоёр хүн холбоотой гэдэг. Тэгвэл зураач Чимбаярын болор байгалийн өнгийг тольсон байгалийн өнгө бие даасан үзэсгэлэнгээ үзэгч та бүхэнд толиллуулаа. Бүтээл төрх агшин нэвтрүүлэгтээ хамтаж байгалийн ертөнцөөр аялсан урлагт дуртай хайртай үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.